Үнцэнтэй өнгөрүүлсэн цаг хугацаа. Гайхалтай сайхан амжилт. Сэтгэл хангалуун амьдралыг бэлгэлдэг. Маргааш өнөөдрөөс эхэлдэг радио ток шоу. Сонсогчдоо маргааш өнөөдрөөс эхэлдэг нэвтрүүлэг эхэлж байна. Маргааш өнөөдрөөс эхэлдэг нэвтрүүлгийг та бүхэн Монголын радиоор сонсохоос гадна Монголын радио гэсэн манай пэйж хуудасаар бол лайв хэлбэрээр үзэх боломжтой. Өнөөдрийн хувьд бол 2 пэйжээр үзэх боломж та бүхэнд байгаа. Тун утгагүй нөгөө пэйжийг бас зарлая. Өнөөдөр ирсэн зочноо бас танилцуулах уу? За зочноо танилцуулахаас өмнө бас сонсогчд маань ихэнх студиуд өнөөдөр өргөцсөн болоо гэж гайхаж магадгүй. Одоо хамтдаа сонирхоод эргээд чинь баярлалаа. Овог нэр төгс жаргалын өмнөх эрдэнэ. Нас 35. Мэргэжил боловсрал радио телевизийн дээд сургуулийн сэтгүүлч оператор мэргэжлэр 2005 онд төгссөн. Одоо эрхэлж байгаа ажил мэргэжил. Рефер продюсер. Хобби хүсэл сонирхол спорт сонирхолтой. Багын мөрөөдөл сэтгүүлч болох. Далд авьяас байхгүй. Эрхэмлдэг зан чанар хэлсэндээ хүрдэг байх. Баримтлагдаг зарчим хэн нэгэнд амлалт өгсөн бол заавал амлсандаа хүрдэг байхыг зорддог. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ? Хүүхдүүдтэйгээ өнгөрөөдөг дөө. Хэлэх дуртай үг. Өөрийнхөө мэддэг бүхэл монгол үгэнд дуртай. Цаашдын зориг хэлэх цаг нь ирэхээр хэлнэ. Студид ирсэн зочны товч танилцуулгыг авч сонслоо. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Рефержи буюу төгс жаргалын мөнх эрдэнэ өргөцсөн байна. Танд өдрийн дүргээ. Хола бигжин чирчгчээ хола миний мэдчилгээ. Тийм. Тэгэхээр яг одоо Монголын радиог сонсож байгаа бүх сонсогчдоо бас лайв үзэж байгаа хүмүүст бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргье. Түрүүн би нэг пэйжийг дурдаагүй шүү дээ. Одоо танай пэйж чи ямар нэртэй байгаа вэ? Big гэдэг пэйж байгаа Facebook дээр тийм. Тэгэхээр маргааш өдрөөс эхэлдэг нэвтрүүлэг бол одоо Монголын радио гэсэн пэйжээр үзэхээс гадна Big G гэсэн Big G болохоор Крилер латинаар хайчдаг шүү дээ. Латинаар Big G гэдэг. Тийм яг одоо албасны пэйж хуудасаар нас лайв маань давхар явж байгаа учраас үзэх боломжтой. Яг би нэг асууж байгаа. Тэр өдөр гоё чөлөөтэй ярьж байна шүү дээ. Яг хүмүүс надад пэйж хуудас гэж ярьд юм бол уг нь пэйж гэдэг чинь өөрөө хуудас гэсэн үг шүү дээ. Тийм пэйж хуудас гэдэг. Одоо нэг манай одоо үүдээ яг манай сошиал хэрэглээний орчинд дандаа нэг тийм пэйж хуудас гэдэг яг тийм нэрчдэг. Одоо утгын бод үзэхээр хуудас. Тийм шүү дээ. Пэйж гэдэг чинь өөрөө хуудас гэдэг аль нэг үгийг хэрэглэчихүн зүгээр ч шиг тийм. Тэгээ санагдчих. Пэйж гэдэг үгийг монголчлсан мөртлөө дахиад хуудас гэж яриад байдаг. Өмнө гэсэн ийм баггүй юу чи. Хуудас гэдэг би нэг 2 3 удаас дурдж үзсэн хүмүүс ойлгохгүй чи зүгээр пэйжээр явж байна. Наадах ч ойлгохгүй маань. Тэр ер нь пэйжээр нь явцсан дээр юм билээ л дээ. Тэгэхээр хүмүүстэй сонсогчтой ихэд пэйж гэдэг бол хуудас гэсэн үг шүү. Facebook хуудасаар гэх юм бол пэйжэр гэсэн үг, Facebook пэйжэр гэх юм бол хуудасаар гэсэн үг шүү. Анхаарал тавьсан баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлгийн эхлүүлдэг нэг асуулт байдаг. Чи өнөөдөр хэрхэн эхлүүлв? Өнөөдөр одоо даваа гараг шинэлон эхэлж байна. Өнөөдөр жоохон босох цагаас хоцорч эхлүүллээ тийм. Өглөө уг нь өчигдөр жоохон орой унтсан. Жоохон ажилдаа байгаа. Тэгээд өглөө 9 цагт босох төлөвлөгөөтэй байсан. Тэгээ нөгөө хүүхдийн хичээл сургууль амарчсан болохоор ирсэн шаардлагагүй бас гоё амарч ин л да сүүлийн өдрүүдэд тий. Тэгээд тэгсэн утасны сэрүүлгийн сонслого унтчих. Тэгээд 10 цагт тусаад уг нь наашаа ирэхээс өмнө жим дээр фитнесээ хийчихэд ирэх хэрэгтэй байсан. Төлөвлөгөөгөр бол. Тэгээд 10 цагт тусцсан чинь тэгээд фитнесээ хийхээр эндээс хоцорчихгоо болдгоо. Яаж ч болохгүй нэг юм цагийн менежментэнд асуудал гараад. Тэгээд наашаа шууд л ирлээ гэртээ байж байгаа л хөгтдтэй байж байгаа л. Өглөө одоо жи надад нэг зүйл нэг маш гоё санагдсан байхгүй юу гэхээр ер нь ихэнх одоо зочдоо би өөрөө одоо даваа гаргийн өглөө за өнөөдөр одоо нэвтрүүлэгтэй шүү гэж сануулж ярьдаг. Гэтэл 10 үржих над руу өөрөө залгасан. За өнөөдөр тэдээс яах вэ гэдэг. Тэгэхээр бас энэ нэг ажлын хариуцлагаар харагдаж байна тий. Тэрүүс цаг сайн барьдаг байна. Анкетэн дээр бас явж исэн шүү дээ тий. Тэгээ ер нь л одоо яг ингээд энэ зүгээр яах вэ нэг лаг ярих юм ярих гэдэг чинь за болоо хийх тахгүй. Яг ер нь хүн болгоны өмнө нэг хариуцлага байгаа шүү дээ тий. Тодорхой хэмжээнд одоо эргэн тойрныхоо
нийгэмдээ ч юм уу эсвэл эргэн тойрон гэр бүл, найз нөхөд хамтран ажиллагсад тэр хүмүүсийнхээ өмнө хүлээсэн тэр хүмүүсийнхээ одоо ачааллыг авсан нэг тийм хариуцлага гэж юм байгаа шүү дээ. Хүн болгон энэ хариуцлагуудаа л ер нь яг ингээд дор бүрнээ яг ингээд цаг тухайд нь үүрээд явчих юм бол ер нь ямар нэг асуудал гарахгүй юм шиг санагддаг шүү дээ тий. За цөмбөрийн хувьд асуух боломжийг би олохгүй нэлээд ярьчлаа тий. Оо асуулт зөндөө л яах вэ тий. Өгтөө бол төгс жиргэлийн мөнхөрдөн. Урлагийн тайзны нэр нь BG. Яагаад энэ нэрийг олон хүн асуудаг байх л та. Гэтэ би бас асуу гэж бодсон. Яагаад энэ нэрийг? Тий яг нэг G гэдэг анх бол G гэдэг G гэдэг манай найзуудын өксөр очилдоо. Тэгээд G гэдгээрээ бас хэсэг явсан. Тэгээд би бас нэг хүмүүстэй тоглоод би баг хүүхдээ төрөхөөр нь Lil G болгоод өөрөө Big G болно гэдэг. Тэгээ зөвөр наргаа болгоод тэгээд ярьдаг байсан. Тэгэл тэгсэн дахиад хүүхдтэй болоод тэгээд ахтай нэг хилцэн чи. Тэгээд хилцэн чи заа амлсан юм чи гээл. Тэгээд Big G гэж хэлсэн шүү дээ тий. Хоёр охинтой тий? Хоёр охинтой тий. Том нь 8 настай. Баг нь 5 сар. Өрцсөн байна. Жигээс би нэг юм асуу гэж бодсон. Ер нь миний рекордыг үз. Би чинь 10 жилийн 6 сургууль дамжчихсан нөхөр байхгүй юу? Жиги болохоор 8 байдаг лөө. Үгүй 6 илүү 7 илүү. За тоолоо тий. 1 2 дугаар ингээ үр хангаа 353 444 5 Монгол 3 6-га 80 7 8 36 9 сарва 88 сургууль. Яг 8 байдаг байхгүй юу? Яг нэм олон сургууль дамжчихсан юм. Тэгээ яг үгүй тэгэл нөгөө нэг ингээл шилжилт хөдөлгөөнд донд миний өсвөр нас өнгөрсөн гэдэг. Тэгэл тухайн үед чинь нөгөө яг зах зээл дөнгөж гарцсан тий. Бас хэцүү байсан үе шүү дээ. Тэгээ манайх чинь бас яг өөрийн гэсэн тогтсон яг орон гэр гэдэг ахын бас байхгүй хамаатан садны хараа явж юу амьдэрдэг шахуу. Тэгэл яг нэг юм амьдрал зах зээлийн одоо тухайн үеийн салхинд л одоо сайхан хийсэн л гэр бүлтэй манайх тий. Тэгээд тэрний улбанаас л ерөнхийдөө тэгээ олон сургуульд амжсан гэх юм. Тэрнээс нэг тийм сахилгуудаар хөөгдөөл тий. Тэгээ яваад идэг гэсэн юм бол байхгүй. Зөв. Мөнх эрдний яг бидний явуулсан тавчтай танилцуулган дээр багаан мөрөөдөл гэсэн чинь сэтгүүлч болох гэсэн байсан. Энэ мөрөөдөл нь ерөнхийдөө биелээд 2005 онд радио телевизийн дээд сургуулийг сэтгүүлч оператор мэргэжлэр төгссөн байх тийм ээ. Гэтэл одоо эхэлж байгаа ажил нь бол тийсээр за энийг одоо надад сэтгүүлч байгаа асууд юм дөө. Тэгээд би энд бүр хариуцаараа залсан. Магадгүй зарим сонсогчид үзэгчид бараг энэ миний харилцаа сонсороо залгасан ч гэж магадгүй. Би бол сэтгүүлчээр ажиллаж байгаа гэж боддог. Рэп бол миний сэтгүүл зүй юм аа. Би бас яг энэ харилцааны нэг юм байна. Жигэд бол анх ер нь яг рэп зүр одоо юу гэдгийг одоо rhyme зохиодог байснаас өөрөө бол үгэлдэггүй байсан юм билээ шүү дээ. Яагаад ер нь анх үглэх байсан юм? Дуртай. Тий, дуртай. Тухайн үед чинь нэг хүүхд болгол хипхоп байсан шүү дээ. Орцолгон хамтлагтай байсан шүү. Орцолгон хамтлагтай хүүхд болгол хипхоп байсан. Тэгэл би юугаар дутхууд дундаас тэгэл өөрөө юмаа оролдог. Яг хөө тэрэнд нь яг нэг жижигхэн нэг тийм багаасаа нэг тийм бяцхан тийм шүлэг орондох гэдэг зүйл нь цаашаа оролдох болоо тэгээд болж игүүл нь рэп тоглоомонд оролцох болоод тэгээ өшөө цаашаа суралцах тэр боломжийг нэгээд тэгээ бас ганц нэг гаруудаа уралцах шаардлага тэгээд уралцахаар бол явсан. Тэгэл нэг мэтгэд энд ирсэн ингээл Монголын радиод ярилцлага өгөө сууж байна. 35 нас хүрсэн байна. Тэгтээ цаашаа бас хийх зүйл зөндөө байна. Тий хорвоод хийх юм хийх юм их байна. Жигийн биеийн 50% шивээс өгдөг лөө. За би яг тэгж хуульч үзээгүй харин арснаа гаднахыг бол ер нь бол нэлээд одоо шивээстэй. Тий шивээсийг бас урлаг гэж боддог. Тэр талаар нас өөрөө дэмждэг гэх юм уу дуртай. Тий. Ямар нэгэн утга агуулгач юм уу бэлэгдэлтэй тийм шивээсүүд байгаа л билүү дээ. Бүх шивээс шүү дээ. Бүх шивээс утга агуулга бэлэгдэл агуулж байгаа. Тэгээд над дээр байгаа шивээснүүд зөвхөн над дээр байгаа л гэж би боддог. Тий. Яг хөө гэхдээ зарим хүмүүс бас яг ингээд дуурайлгаад хийх юм байна. Яг над дээр шивээс хийдэг хүмүүс бол яг над дээр хийсэн шивээс өөр хүн дээр бол хийдгүү. Ер нь манай зүгийн гээд найз хөвчлээ хийдэг. Зүгийн бол ер нь бүх шивээсийг яг бүх хүнд цорын гац л хийдэг. Яг өөрөө яг зурж зургийг гаргаж байгаа цорын гац хийдэг. Тэгээд яг би шивээс нь дуртай гэж хэлж байгаа нь би өөрөө шивээс хийх дуртай, өөрийн биеийн дээр шивээс болох дуртай. Тэрнээс бас юм хүн болгоны шивээс нь дуртай гэдэг гэвэл бас өрөөсгөлтөө яг зөксөн яг гоё яг тэр утга санаагаа гаргасан тим шивээснүүд бол гоё. Гэхдээ бас нэг яг нэг яатсан хүмүүс идэв шүү дээ. Сэнсэн шивээс хэлсэн. Бүр ингээд яг утга агуулгыг ч өөрөө ойлгохгүй шахуу зүгээр л юм гоё чамирхал болгоо хэлчихсэн. Тиймэрхүү хүмүүс идэв шүү дээ. Тим шивээсэнд бол нэг тийм таатай биш. Ер нь бол бас яг шивээсгүй хүмүүс ч юм уу те шивээс хийлгий гэж бодож байгаа хүмүүс ч юм уу тийм хүмүүс сонсч байвал бас нэг зөвлөхөд яг шивээс хийлгийг гэвэл үнэхээр чанартай үнэхээр утга агуулгыг бодож сайн хүнээр чанартай материал техник хэрэгслээр хийх хэрэгтэй. Эсвгөөс бити
хийлгэрээ. Тий. Нэг шивэс толботой нэг болсон явдал гэж мэдгүй. Яасан гэсэн чинь нэг нь шивэс идэг. Тэгээ нэг нь болохоор шивэс хийлэхийн сонирхолтой хоёр найз жоохон найрлахгүй юу? Тэгээ нийлэн муудаж маргааш сэрсэн чинь нуруунд дээр хятад ханзаар амар гоо шивэс хийлгэж. Заах уу биш. Тэгсэн чинь сүүлд нь хятад хэл мэддэг нэр энэ юу гэж нэг уншуулсан чинь Куртк гэсэн үг. Яг Курткэн дээр байсан. Ер нь тийм юутай шивэстэй холбоотой юунууд зөндөө байд юм дөө. Ангоонууд маш их байдаг. Даахуу ван гэж бас байдаг юм тий. Даахууны ангоо бас байд тийм нөгөө нэг ханц хийлгсэн чинь бэлэн гомгийн юу яатсан. Бэлэн гомгийн нэр ингээд шивцсэн байсан ингээд. Бид арилахгүй шүү дээ ч одоо яа. Тэгэхдээ яг зохиомжтой байх л да. Ангол байх л да. Бас арай ч даахуу гэж шүүлцээ явж байгаа юм бас арай байхгүй л гэдэг. Тухайн үед чинь бол яг нэг даахуу ингээд одоо энэ өөр нэг гомгод орж ирэх ус даахуу ингээд тэр чинь хүнсний хэрэглэнц нэлээд өндөр явдаг байсан шүү дээ. Оюутан залуусыг тэр цэс тийжсэн шүү дээ. Тэгэл даахуу хямта хар талхтай гэдэг. Оны өмнө энэ живтер чинь холбогдоод бид тэр чинь холбогдоод нэлээд удаж байгаа юм байна тий. Өмнө бас P3 дээр бас нэг ярилцлага тавьж ирсэн. Тэгэд оны өмнө холбогдоод өөрөөр чинь үнэхээр завгүй байна. Кино гэсэн ямар кинонд явж ирсэн юм? Тэгээ бид нар одоо нэг микроны босс, пүсний босс гэдэг 3 дугаар ангийн хийж байгаа. Юуны босс вэ? Ноц. Боссуудын босс. Ноц. Тэгээд тэгээ 3 дугаар ангийн хийж байгаа. Тэгээд тэрнийхээ ажилд ерөнхийдөө тэгвэл хэдийгээр ядаж гарах топ бол байгаа л үү тий. За одоогийн байдлаар 3 сарын сүүл 4 сарын ихэр болов гэж бодож байна. Зураг авалт маань түр завсарлагдсан байгаа цаг агарын байдлаас болоод 1 сарын 20-доос үргэлжлэнэ гэжсэн боловч бас арай боломж таарахгүй цагаан сарын дараа үргэлжлэнэ. Одоо ер нь бол 3 хэсгийн зураг авалт үлдсэн. Гэтэ 3 хэсэг нь маш хүнд хамгийн хүнд 3 хэсгээ үлдээчихэд тэгээ байж байгаа. Тэгээ ер нь бол зураг авалтын баг хамт олон бол өмнөх одоо Прусны босс дээр ажиллаж исэн бүхэл залуучууд маань бүгдээрээ ажиллаж байгаа. Тэгээд олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл, зүтгэл шингэсэн. Тэгээд кино маань сайхан болж байгаа. Ямар ч гэсэн зураг авалт юм уу харахад бол гоё болж илээ. Яг одоо биднийг сонсож байгаа сонсогч үзэгчдэд бас нэг тийм хүлээлт үүсгэлээ шүү дээ, тийм ээ. Кино бол удахгүй гарна. Тэгээ яг хөө тэгээд хүлээсэн чинь талаар өнгөрөхгүй. Ямар ч гэсэн энэ олон хүмүүс зорж ажиллаж байгаагийн чанартай юм их гэж зорж байгаа. Тэгээд ямар нэг сансандаа бас хүрчих болов гэж бодож байна тий. Ямар ч гэсэн маш хүнд 3 хэсгийн зураг авалт үлдсэн. Тэгээд яг 3 хэсэг гэж сонсогдож байгаа боловч энэ зураг авалт баг миний төсөөлдөр бол 14-өөс 20 хоног үргэлжлэх байх дахиад нэмэгдээ. Нэлээд хүнд юм тий. Нэлээд хүнд зураг дандаа хүнд трюктэй хүнд элементтэй зураг авалтууд нь үлдсэн байна. Ер нь анх кино урлаг руу хэдийд хөл тавьсан бэ? Кино урлагт хөл тавиад наачс амар хүнд сонсогч шээ. Гэхдээ би кино дуртай. Кино үзэх дуртай. Тэгээ бас кинонд оролцох дуртай. Анх кинонд тоглоод бол ерөнхийдөө бас нуруугаа авахулсан шүү дээ. Алширсан шүү дээ. Хүнд бас. Хүнд кино гэдэг бол асар хэцүү. Тэгээ би анх бол үнэхээр алширж байсан. Зарим хүмүүс мэдж байгаа. Би анхныхаа кинонд тоглож байх гэж хизээш кино тоглохгүй гэсэн. Энэ үнэхээр хэцүү байна. Тэгээ сүүлдээ нөгөө нэг яг одоо хүн чинь нэг дасгал хийгээд байхаар дасдаг гэдэг шиг тийм бах тий. Тэгээ дасчтай юм байна. Одоогийн байдлаар 6 кино тоглолцсон. Тодорхой кинонд тоглоо явж байна. Өшөө киноны саналууд бас ирж байна. Тэгээд гих мэтлэн тэгээд яг кино урлагийн одоо юу гэдгийг салбарт хөл тавьсан байвсан гэж бод би тийж амар том ам гарч болж чадахгүй. Ямар ч дуртай зүйлээ хийж гин. Дуртай зүйлээ хийгээд дуртай юмныхаа ард гараад явна гэдэг бол амьдралд аюу тум кайф байдаг тийм тэгэл өөрийнхөө амьдарч гин өөрийнхөө энэ амьдралаас таашаалыг аваад оролцсон гэсэн юмд оролцоо хий гэсэн юм хийгээд ямар ч ард нь гараад болоод байна. Тэгэхээр явж лээ. Тэгээд кино бас нөгөө талаасаа одоо юу гэдэг нэг гоёор бодоход те ингээд эргээд олон жилийн дараа те үр хүүхдүүдээс үзэхэд аав гарч ийн гэлээ гоё болоо гэж боддоо шүү дээ те. Ямар ч нэг юм дүрсээ үлдээвэл би тийм дүр бүтээсэн гэж бол ярьж үнэхэр чаддгүй. Ямар ч дүрсээ үлдээж ин тэгээд тэр үнэхэр дүр болж чадж байгаа хэсгийг үзэж байгаа хүмүүс үдсэн хүмүүс шүүх болов. Тэгтээ одоо ямар ч байсан сая нэг шинэ жилээр боловсрол суух телевизээр нөө микроны босс, пүлсний босс кино маань ингээд дараалаад гарсан байхгүй. Тэгээ эргээд үзэхэд бол гоё илээ. Гоё илээ. Ер нь гоё дурсамжийг бүтээгээл явж байна. Би энэ анзаардаг байхгүй дүрсэн нодыг телевизээр гардаг хүний хувьд бол хамгийн том шүүгч нь бол үр хүүхдүүд юм байл л дээ. Охин ч нь бол үзээд юм хэлнэ үз. Хэлнэ шүү дээ. Юу хөө? Хэлнэ. Дуртай. Энэ аах юм дур. Тэгэл аахаа дуунуудыг сонсно. Бит хоёр ч заримдаа бас тэгэл
одоо юу гэдэг хүмүүсээс нууцаар хоёулаа энэ дуу дуулж байгаа гэж ээжтэй хэлэхгүй шүү гэж байгаа. Дуу мó машинда дуу мó дуулна метр чинь бас. Тий. Тэгэл ер нь бол тэгээд өчигдөр биш уржигдөр одоо ингээд юм жоохон хөвгтөж аягүй солонгос дуу K-pop сонсдог шүү дээ. Тэгэл одоо насны ичнэ гэж бол би нэг машинда жоохон K-pop дуу тавьчихгүй юу. Тэгсэн чинь ёо аава болио би энэ дууч сонсохгүй байна. Яасан бэ чиний насныхан бүгдээрээ л ингээд K-pop сонсож штэ. Миний охин ингээд сонслоо нэг би нэрийг сайн мэдэхгүй те нэг эмэгтэй хамт хийл дуу байсан. Тэгчихгүй аа би хип-хоп сонсмоор. Яалтч нэг бас нэг гэр бүлийн орчин аавынх нь одоо ингээд хүрээлж байгаа хамт олон найз нөхөд эднэрийн бас нэг тийм нөлөөлөл ах л та. Манай том л одоо баг бол яг тэрийг сайн мэдэхгүй штэ. Манай том бол ямар ч сан хип-хоп сонсох маш их дуртай. Эцэг хий ажил мэргэжил угаасаа үр хүүхдэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэдэг чинь угаасаа өсөж байгаа орчин тийм болохоор яхаарахгүй нөлөөлсөн. Тэгээд байнга л нөгөө нэг автагаа хамт байдаг. Аав нь сургуульд нь хүргэж өгөөл аваад тэгээд өшөө чөлөө цагаа хамт өнгөрөөгөл ингээл байдаг болохоор автагаа нэлээд дэлхүү цагийг өнгөрөөдөг болохоор ер нь бол заач чинь яг тэр миний нөлөөнд бол орчлоо байгаа хэл та. Тийм ба. Гэхдээ би энийг бол нэг буруу гэж бодохгүй байна. Мэдээч хэрэг тэгээд аль авах зөв зүйлээ аваад буруу зүйлийг хаяад тунгаагаад тэгээд явах хүмүүжил боловсролыг хүүхдэд олгочноо гэж боддоо шүү дээ тийм. Тэгэхээр хипхоп хэр ер нь бол хүмүүс чинь нэгдэж шүү дээ. Ер нь бол нэг тийм ойлголт байгаад байна шүү дээ. Ер нь бол нэг юм жоохон болж бүтэхгүй тийм. Ер нь бол тэгээд аль болох энийг эвдээд энэгээр чинь бас ингээд зөв явж болдгийм маа. Эн чинь бас зөв зүйл шүү гэдгийг л бас нэг юм харуулчих гээл бас хичээдээ. Ер нь бол тухайн дуучин өөрийнхөө хэлэх гэснийг л илэрхийлдэг юм шиг надад санагддаг шүү дээ. Яг дуучин хүмүүс яг өөрийнхөө хэлэх гэснийг илэрхийлдэг гэдэг дээр би бас санал нэгдэж чадахгүй. Ягаад тэгэхээр дуучин хүмүүс ч юм бол ингээд яруу наригчаас үг аваад яруу наригчийн үзэл санааг буулгаад дээрэс нь хөгжмийн зохиолчийн аялгуун дээр үгийг буулгаад өөрөө тэрийг дуулж хүргэдэг нэг ёсны нэг тийм шүү дээ тийм. Рэприйн хувьд гэх юм бол мэдээч хэрэг өөрийнхөө үзэл санааг цэвэр яг өөрийнхөө үзэл санааг хүмүүст хүргэж тэрийг хамгаалж явдаг юм боддог тийм. Жиг ерөнхийдөө одоо юу гэдгийг занл хийлсэн маш олон тохиолдол байдаг гэж би сонсч байсан юм. Ерөнхийдөө мэдгүй би ингээл амьд арцгал мэд бэлтгэл энд ингээл тийм. Тэгэхээр нэг тийм сүртэй юм байгаагүй юм болоо тий. Яг тэгэл тэгээд муу мухагаар хэлж ярьж байгаа зөндөл хүмүүс байдаг штэ. Одоо ингээл бид нар орол харагдаа YouTube нэг дуу цацлаа, эсвэл Facebook-д нэг пост тавилаа, доотор нь комментууд ингээл тий сэтгэл мэтгэл нь ороод тал зарим бүр нүд талтрамжтэй. Тэгээ сүүлд би аав хүн гэдэг дуу цацсан. Тэгээд тэрний нэг бас нэг коммент байсан. Тэр би одоо би нэг үзэгчд сонсогчдод энэ тэр комментийг би хэлмээргүй яг үнэндээ бүр ой готмаар яах юм бэ? Тэр ой готмаар. Тэгээд үнэхээр одоо юу гэдэг чи үнэхээр бас нэг тийм дургу ч юм уу тийм хүмүүс ингээд цаг заваа зориулаад ингээд бичиж байгаа юм байгаа юм л та. Тэгээд би тэр хүмүүсээс би бас уучлал гуймаар байна яг одоо. Уучлаарай. Би 2019 онд маш их зүйлийг хийхээр төлөвлөсөн. Тэгэхээр та нар бас намайг ингэж муухагаар бичихэд зөндөө их цаг заваа зарцуулах нэ намайг уучлаарай. Өмнөөс нь уучлахуучаа. Жи одоо ямар машин унж? Энэ хуучны машин дуртай. Одоо ямар машин унж байна? Одоо 2009 оны Hammer H2 Silver Ice гэдэг машин унж байгаа. Тэгээд өнөөдөр бол өөр машин. Өнөөдөр дугаараараа гардггүй. Өнөөдөр Toyota Harrier-тэй явж байгаа. Хуучин бенз ундаг болов? Хуучин өвгөн бенз ундаг байсан. Тэрээс зөндөө машин байсан. Toyota 100i Crown гэж ярьдаг шүү дээ монголчууд. Toyota Crown бас нэлээд олон жил унсан. Тэгээд тэрний дараа Dodge Challenger. Одоо энэ жоохон Америк машин ундаг болов. Нэг Америк машин л жоохон дуртай. Одоо энэ Hammer дээрээ жоохон тогтъё гэж дуу. За. Ер нь л хуучны машин сонирхдаг бол хэвээрээ юу? Хэвээрээ мэдээж. Тэгээд би эр хүн л болсон бас нэг сайхан хүлэгтэй байе гэж бодсон шүү дээ. Эр хүний дотор эр хүн болгоны дотор боддог юм шүү дээ. Сайхан хүлэгтэй болох гэсэн гэл те. Тэр шиг тэгээд бодож байгаа. Гэтэ одоо л H2 дээрээ тогтноо. Нэг хэсэг тогтноо. Хэсэг тогтгоо. Хэсэг тогтноо. Сая бол нэг хэсэг бол нилээ. Янз бүр болголоо те. Яг нэг энэ бүхэн чинь эцээц эргээд зүгээр яг би бас үзэгчдэд нэг юм хэлэхэд эд байхгүй юу? Тийм эд. Зүгээр эд. Монголчууд ярьдэн шүү дээ. Эдэн хэврэг эзэн мөх гэж ярьдэн шүү дээ, тийм. Юу гэдэг бидээ заавал нэг юм брэнд нааснараа ингээд лаг болох гэдэг юм биш байхгүй. Бид нар чи өөрсдөө брэнд байхгүй. Эдээр бие чимгээд байгаа шүү дээ, тийм. Миний бодлоор яг ясмин дээр эдийг бид нар өөрсдөө чимдэг юм шиг санагддаг байхгүй. Үнэхээр юм тийм нэг юм одоо юу гэдэг сүүлийн ингээ хандлага ингээ хараад байхад бас нэг зарим нэг шүү. Зарим нэг залуучуудын хувьд нэг юм идээр чамирхах тэрийг одоо дуу хуур болгох тийм үү. Тийм хандлага бас айгүй их төрөөд байгаа. Тий. Тэгэхээр зүгээр юу гэдэг чимтэй
Нөр энэ бол эд штэ тий. Эдийг бол хэн ч идэлж болно. Саяхан намайг чинь тэгэл бакал өмссөн энэ тэргээл дуулаад явдаг л байсан штэ. Тэгэл тэр үед би яг үнийг л бакал өмсдөг байсан л та. Өмсдөггүй л байсан л та. Тэгэл эдийг бол хэн ч идэлж болдог. Идлээд яах юм тэгэл яг л адилхан идлээл тэгэл тэр чинь илэгдээл дуусна штэ тий. Тэгэхээр эд гэдэг зүйлдээ биш илүү өөр зүйлд илүү өөрийн мөн чанар хүний мөн чанартай илүү ач холбогдол өгсөн дээр юм болоо. За тэгээд зарим хүний дэмий чим ярьж магадгүй те давхын аваад хайхын хайнаас те тийм ээ. Хүн болгон тааруулж амьдрна гэж бол байхгүй шүү дээ. Бид нар ч ямар доллар биш те бай. Доллар ч хүн болгон таарахгүй шүү дээ юм дээр. Чигийн эрх мэддэг зан чанар бол хэлсэндээ хүрдэг байх. За харин амьдралдаа баримталдаг зарчим нь хин нэгэн давналт өгсөн бол түүндээ заавал хүрдэг. Ер нь амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж байна та? Ер нь хичээд юм а. Гэхдээ заримдаа нөгөө яг нөгөө нэг бас нэг зарим нэг хүчин зүйлээс болоод чадахгүй тохиолдол гарна шүү дээ тий. Одоо юу гэдэг чинь би тэгэхэд тэнд очно гэж хэлсэн байдаг хөдөө явж байгаад машин тэрэг сатчихдаг ч юм уу тий. Ямар тиймэрхүү тохиолдол мэдээж хэрэг гарна. Гэхдээ аль болох хүнд амлсан бол ялангуяа том юм амлсан бол амлсандаа заавал хүрхийсэн гэж хичээдэг. А бас яг тийм байдлыг бас нэг тийм хүмүүсээс өөрөө бас нэхэд идэг шаардах биш ингээд нэхэд одоо ингээд нэг зарим нэг тиймэрхүү хүмүүс байдаг шүү дээ хэлчээд хэлсэн дээрхгүй чи гээл одоо юу гэдэг чинь тэ жоохон сэтгэл жоохон сэв суух ч юм уу тийм тохиолдол юу байдаг. Ер нь нэг эр хүний мөн чанарыг нэг тийм эр хүн хэлсэндээ гэдэг шүү дээ. Эргүүлсэн хэлсэн нэмэлт хариулсан. Чадахгүй бол хэлэх хэрэг амлах шаардлага байхгүй. Би наатаж чадахгүй шууд хэлсэн байна тий. За би наатаж чадахгүй байна. Эндээс бас нэг зүйлийг тодруулъя. Хүнээрээ байна зөв хүн гэж юу гэлэх вэ? Ер нь хүнээрээ байгаагаа зөв байгаагаа юунаас мэдрэх вэ? Яг хүнээрээ байна гэхээр наач айгүй өрөөсгөл ойлгох л тоо. Одоо ингээд юу гэдэг чинь бас хүний муу чанарууд гэж байгаа шүү дээ. Хэрвээ хүний муу чанарыг гаргаж байгаа хүнээс чи хүн биш байна гэж бас хэлж бас яг болохгүй. Тэг чи хүний л муу чанарыг гаргаж байгаа шүү дээ. Бас хүнээрээ байгаа л гэсэн үг л дээ. Тэгээд юу ч юм дээ. Яг нөгөө нэг заримдаа бүр нэг юм аратан шин чанар гаргадаг шүү дээ хүмүүс. Тиймэрхүү тохиолдолд тэр хүнээрээ байх гэдэг зүйлийг хэрэглэх юм болов гэж боддог шүү дээ. Одоо бас амар юм сонсогддог шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бас зүгээр зарим зүйлс бүр нүдэн дээр болдог шүү дээ. Амар зүйлс болдог шүү дээ. Тэгэл нэг аратан шин чанараа дарж чадахгүй нөх хүний ухамсараа одоо аратан шин чанартай дийлдүүлж ийн гэсэн үг үү? Тий. Чөлөө цагаа гэр бүлдээ үр хүүхдэд зориулгаа гэсэнээс ер нь яг чөлөө цагаа зориулсан чөлөө цагаа ер нь үр хүүхдэд хэрхэн өнгөрөөдөг вэ? Гэхдээ зориулах жоох одоо ер нь тэгж л харж байгаа. Хүн чинь ер нь чөлөө цагаараа тэгэл амархаар гэртээ байдаг гэсэн тий. Яг тэгж л харж байгаа. Тэгэл янз бүртэй тэгэл хаяада тоглоно, хаяада тэгэл хичээл номын хийлгэн, хаяада тэгэл өөрөө тоглоно. Тий. Өөрөө кино үзээ явчих юм. Жигэвд одоо жимд явж байгаа. Тэрнээс өөр спортууд одоо хобби ямар спортууд байна? Сонирхолтой гэсэн мэсэн тий. Саксмогийн аль багийг дэмжиж байна? Би одоо нэг NBA Chicago Bulls багийг дэмждэг. Тийм манай баг ер нь сүүлийн хэдэн жил шадарчиж байгаа. Цаашдаа ч юм шадарчих юм шиг байна. Тий. Гэхдээ зүгээр. Бүр Ben Gordon мордныг байхад нүртэл дэмждэг байсан юм уу? Зөө. Тэгээд өөрөө болохоор би нэг Саксмогийн 30 нэмэх лигт одоо тансаг жүжиг Bucks гэдэг багт тоглодог. Төвийн тоглогчийн байралд. Тийм хобби бол Саксмон мөр хоббитой. Тэгээд бас тулааны спорт хоббитой. Өөрөөс хальт хичээлж исэн. Тийм тэгээд бас фитнес бодибилдинг спорт хоббитой. Ер нь спорт гэдэг сайхан шүү дээ. Спорт гэдэг бол сайхан. Тэгээд одоо нэг одоо юу гэдэг ч юм те эрүүл мэндийнхаа төлөө те спорт хийх дуртай. Тэгээд хүмүүсийг ч гэсэн бас тодорхой хэмжээнд ямар нэгэн байдлаар спорт хийгээсэй гэж хүсдэг. Спорт гэхээр заавал фитнест явах бол биш шүү дээ. Тийм шүү дээ. Гараад алах, гараад гүү энэ ч л бас спорт шүү дээ, тий. Ер нь бүх спортын эхлэл чинь одоо гүүх алхах л үүдэг үстэй. Тийм магадгүй тийм л ах одоо тэгээд чинь нэг олимпиад ямар байр суурь үзүүлээ, тий. Хөнгө атлетик гэл, тий. Ер нь ойр дагаар салхинд гар өрнө. Бид бол зайшгүй гарч шаардлагатай болчиход байна шүү дээ. Бага нагаар салхи бодоход тий. Хэцүү тий. Ер нь бол хүүхдүүдэд лагер гаргаж байгаа. Тэгээ өчигдөр хүүхдүүд маань лагераас ороод ирсэн байгаа. Өнөөдөр буцаад лагер гаргана. Тэгээ өөрөө нөгөө ажил хөдөлмөр бүх юм энд болохоор тэгээ өөрөө эндээ байхаас өөр аргагүй байгаа. Сая 1 сарын 1-нд бид нар байгууллагынхаа шинэ жилийг хийгээд тэрэлж рүү гарсан. Тий. Тэрнээс хойш яг нэг тийм зуртай гарав гартал гараагүй. Тий. Одоо энэ 7 хоногийн хагас өдөр хөвсгөл явна. Ажиллаа. Тий. Тэгээ ажиллангаа гартал да. Стори газар дээр байх юм тий. Одоо жигэд продюсер хийж байгаа гэсэн шүү дээ. Одоо ямар одоо кинон дээр дуун дээр. Одоо тийм жишээлбэл кинон дээр одоо энэ босс кинон дээр бас продюсерээр ажиллаж байна. Тэгээд бас
өөр кинон дэр одоо өмнө ээжиндээсэн 2 кинон дэр хөгжмийн продюсерээр ажилласан. За тэгээд бас өөрийнхөө одоо хөгжим дуу цомог юм дээр бас продюсерээр ажиллаж байгаа. Бас хүмүүсийн дуун дээр ч гэсэн ажилладаг. Гэх жишээний. Тэгэл одоо юу гэдэг продюсер гэхээр л тэг хүмүүс одоо ингээ киногоор эзэлдэг шүү дээ. Кинонд гардаг шиг ингээд ээждэг нэг тийм хүн бол биш. Зүгээр юм аа хийгээл гоё яг одоо юу гэдэг нэг өөрөө одоо юу гэдэг нэг дуу зохиолоо гэж бодно шүү дээ. Тэгэхээр юу гэдэг чи за энэ дуу тэрүүгээр дуулуулчвал гоё ч юм уу гэл те. Тэгэл тэр хүндээ санал тавиал тохиролцоол дуулуулж болдог ч юм уу. Тиймэрхүү. Манай баг их сайн л да. Яг үнийг хэлэхэд бол манай одоо битмейкер, продюсер Луя гэж залуу байгаа. Одоо манай хөгжмийг бүтээж байгаа сайн. За тэгээ продюсер Чингисгээ манай дүү байгаа. DJ Гизэг дүү манай. За тэгээ маркетингийн менежер Майк, сошиал менежер Галаа байна. Их мэтчлэн тэгээ манай баг их сайн. Тэгээд хамтарч ажиллаад одоо бид хэд ч одоо юу гэдэг бидний гараас бас давгүй чанартай зүйлс гарчдаг. Тэгээ бас баг хамт олнороо бас жижигэн махархаж явдээ. Ер нь бол нэг өөрсдөд нь хилдэггүй л дээ. Одоо нэг хэлчихэ те. Тий. Одоо сонсож байгаа зарим нь үзэж байгаа тий. Тий. Ер нь нэгэд хүний хэр сайн магтдаг үжиг өвд магтаалын үгийг урмын үг. Завын нэг сайн магтдаг үү яг нэг хэлээ. Сайн анзаарэгдэж байна яран дээр. Ер нь бол нэг хайхтар магтаад байдгүй зүгээр чанартай юм ингээл гоё юм хийцэн байл. Наа чи гоё штэ. Гоё хийж надад чи ингэчүүл гоё юм байна. Ингээ. Тиймэрхүү л байдлаар тэрнээс чим нь мондөг шүү. Та бол ийм хүн гэл. Наа чи мөр магтаад пялдгаруугаар авчихлаа. Тэгээд чаддгүй юм аа. Тий. Ер нь бол магтааш өмжлөл 50-50 байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тий. Тэгээд ер нь бол тэгдэж шүү дээ хүмүүс бас нэг юм магтаалч байх уу зүгээр ингээд үнэхээр гоё байгаа юм гоё юм ингээд хэлэхэр хүн тиймэрхүү зүйлийг хүнээс харамлах хэрэггүй юм санагдав. Хүн урам авдаг. Би өөрөө яг тийм бас аягүй урам авдаг хөхгүй. Надад одоо юу гэдэг чинь та бол ёстой гоё юм рэп хийдэг мэддэг гэж хэлэхээс илүү зарим хүмүүс яг тийм үгнүүд надад аягүй их тустай. Таны тэр дууны чи яг тэр мөрөн дээр яг тийм үг байдаг те. Тийм гэдэг юм. Тэр үг чинь надад яг тийм юм ойлгуулсан шүү. Баярлалаа гэж хэлэхэд бас гоё болтой шүү дээ. Бас логш шүү дээ. Тиймэрхүү. Ер нь хүнд ч урмын үг их гоё юм шиг. Бид нараас оны өмнөд талхлын давлгааг нэвтрүүлэг хийсэн одоо яг баярын дугаартаа сонирхолтой тэр үед би микроны босс болсон шүү дээ. Яасан гэхээр хайлаастаас нарантуул зах хүртэл 100-аар хүн авч яваад нийт 31 хүн барилуулсан байлээ. Хүмүүс гайхаад байгаа. Нуусандаа хийсэн үү? Нуус. За замын цагтаа сонсож байна уу? Нууссан уу шүү? Тавсан. Хийсэн. Тэгээд 100 байлаас цаашаа манай жолооч мэдж байгаа юм чи одоо нуусан хийхгүй шүү цагтаа байгаа шүү. Яг тэгээд хүмүүсийг тэгээ баярлуулад явах надад үнэхээр татаа санагдчихсан. Тий, ерөнхийдөө бол бидний хувьд ч гэсэн хэлэхгүйгээр зөндөл ажлууд хийдэг л дээ. Ингээд хүүхдүүд ер нь бол хүүхдүүд рүү чиглэсэн ажил айгүй хийдэг. Тэгээд одоо амгаланд байдаг асрамжийн би нэг асуу гэж бодсон нэрээ тий бас нэг ганц нэг юм хийсэн. Эрдэнэ хотын инэрэл төвийн хүүхдүүдтэй бас ганц хоёр юмнууд хийж исэн. За тэгээд Чингэлтэй дүүргийн бүр азлагдмал 17 дугаар хорооны хүүхдүүд дээр бол жил болгон очиж бэлэг өгдөг, өвлийн өгөн болж очиж. Тэгээ яг үннийг хэлэхэд гоё байдаг, би нуухгүй гоё байдаг. Хүүхдүүд бэлэг өгөө тэр хүүхдүүдийн нүдэнд баярлаад тэр асж байгаа гэрлийг харах надад гоё байдаг. Гэтэ энийг зарим хүмүүс юу гэдэг чинь хандив өгөөд хүүхдүүдийг одоо баярлуулах нэрээр ингээд карьер хөөх ч юм уу тиймэрхүү байдалтай бас хардаг хүмүүс байт юм байна лээ. Тэгээ тийм ч учраас би тийм одоо хийсэн зүйлсээ тэгж сошиал тавих ч юм уу хүүхдүүдийн царай зүс юм хумыг харуулж маруулах ер нь бол дургүй л байдаг л та. За баярлалаа. 13 цагт хурдгийн дэлхийн сурвалжлагчдын бэлтгэсэн цаг үеийн мэдээлэл хүлээ авч сонсоод 13 цаг 10 минутаас маргааш өнөөдөр өсгөлтийг нэвтрүүлгээрээ эргүүлцгээе. Монголын радио ярьж байна. Улаанбаатарт 13 цаг. Хурдгийн дэлг мэдээлж байна. Эхний мэдээ. За хууль тогтоогчид энэ 7 хоногт төрийн тэргүүний санаачилсан улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж батлахаар төлөвлөжээ.
Энэ 7 хоногт улсын хурлын байнгын болон дэд хороо нэгдсэн хуралдаанаар хэлцэх асуудлын дарааллыг гаргасан байна. За мягмар гарагт эдийн засгийн байнгын ороо хуралдаж засгийн газрын гишүүн зам тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажиллаас нь чөлөөлөх асуудлыг хэлсэн. За мөн ашигт малтмуулын тухай, газрын засны тухай, газрын засны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлцгээр төлөвлөжээ. За мөн мягмар гарагт ёс зүйн дэд хорооны хуралдааны тав гарсан байна. За аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол улс бүгд найрамдах Беларусь улс хооронд байгуулах хэд хэдэн гэрээ хэлцээрийг сойрхон батлах хуулийн төслийг хэлцгээр төлөвлөж байна. За тэгвэл лав гарагт хууль зүйн байнгын хороо хуралдаж өмгөөлийн тухай хуулийн төсөл, эрэг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хоёр хуулийн төслийг хэлцгээр төлөвлөж байна. За хэд хэдэн удаа хойшилсан зарим газар нутгийг улсын цэцэн хамгаалтад авах тухай тогтоолын төсөл, ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах, төрийн тэргүүний саналыг хэлцэх, байгаль орчин хүнсгүүдээ аж ахуйн байнгын хороо хуралдах юм а. За лав гарагт төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Монгол улсын ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах, хамт өргөн мэдүүлсэн улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх юм а. За байнгын хороодын хэлэлцсэн эдгээр асуудал болон өнгөрсөн хэд хэдэн нэгдсэн хуралдаанаар хойшилсан асуудлуудыг бүр баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлцэхээр төлөвлөж байна. За мөн энэ баасан гарагт Монгол улсын ерөнхий сайд хөрсөх, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар мэдээлэл хийхээр хуваар гарчээ. За одоо улсын хуралдах ардчилсан нам Монгол Ардын намын бүлгүүд хуралдаж энэ 7 хоногт байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж байна. За өргөдлийн байнгын хорооны гишүүд маргааш химийн бодисын хунцар сав нийлэг уутны зохисгүй хэрэглээг хязгаарлах талаар гаргасан тогтоолын биелэлттэй танилцж нийслэлийн хавал дүүрэгт ажиллах юм байна. Үүний зэрэгцээ татварын багц хуулийн төсөл, ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдана. Мэдээ үргэлжилж байна. За улсын хурлын гишүүн Баасанхүү өнөөдөр мөн мэдээлэл хийлээ. За тэрээр цагаан сараар 100 буюу түүнээс дээш настай ахмадуудад орон сууц олгох шийдвэр гаргахыг хүссэн албан бичгийг Монгол улс ерөнхийлөгчөд хургуулж байгаагаа хэллээ. Мөн тэтгэврийн зээлийг 70% олгож 30% нь үлдээж байя гэсэн шийдвэрийг хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан. За гэтэл энэ нь ахмадуудад хүндрэлтэй асуудал болж байна гэдгийг онцолсон юм а. Монгол улсын ерөнхийлөгч маань нөгөө нэг үр тэрж чадахгүй гэдэг нь ойлгомжтой байна. Цагаан сараар төрийн тэргүүний хишгийг өндөр настан ахмадуудад өгдөг сайхан уламжлалтай. Би 100 буюу түүнээс дээш настай нэг 100 хүрэхгүй ахмад байдаг юм байна. Хашаанд амьдардаг хүмүүс гэсэн үг. Зүг амьдралтай. Тэгэхээр 100 буюу түүнээс дээш настай ахмадуудаа орон сууцаар олгох бэлэг бариач гэдэг ийм хүсэлтийг өгч байгаа. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайд чин зоригт Алтан бичиг, Монгол банкны ерөнхийлөгч Алтан бичиг өргүүлж байгаа. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны санаачилгаар тэтгэврийн зээлийг 70%-аар олгочихъя, 30%-ийг үлдээжье гэсэн юм чиглэл өгсөн юм байна. За энэ нь цагаан сартай холбоотойгоор ахмадуудын хувьд бол асар хүнд дарамт болж байна гинэ. Яагаад гэх юм бол 100% хаваад санхүүжилтээ босгоод одоо юу гэдэг хөөрхий тэр цагаан сар гэдэг чинь ахмадуудын хувьд бол одоо үнэхээр утга учиртай баяр байхгүй юу? Цагаан сараа муу тэмдэглэх юм бол эрэгчид муу одоо гарна гэж одоо итгэж үнэмшдэг энэ ард түмний маань өнөөдөр санхүүгийн байдал хүнд байгаа үед ядаж баярын үед нь нэг 100% тэр тэтгэврийг өгдөг. Ер нь бол 70-30 гэдгийг бол бүрэн утгаараа ахмадууд ойлгож байна. Тэрний үед 30% нь бас одоо 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн бол ядаж 90 мянгыг тар болгон авах юм да. Үлдсний нь бол тэтгэврийн зээл болох юм а гэж. Дээрээс нь Монгол банкны ерөнхийлөгч болон ерөнхий сайдад өгсөн ипотекийн зээлийн хүүг буулгах, дээрээс нь банкны зээлийн хүүг буулгах тодорхой саналуудаа одоо ингээд нэхэж явнаа. Улсын хурлын гишүүн Баасанхүү ярьлаа. Мэдээ үргэлжилж байна. За эрчим хүчний салбар энэ жил ухаалаг систем нэвтрүүлж хэмнэлт үр ашгийг дээшлүүлэх зорилт тавьсан байна. 2019 оныг ухаалаг эрчим хүчний жил болгон зарлаж байгаагаа эрчим хүчний сайд Даваас өрн өнөөдөр мэдээллээ. Энэ хүрээнд эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, аюулгүй ажиллагааг хангах шат бүрт ухаалаг технологиг нэвтрүүлэх зорилт тавьжээ. Тэгэхээр дэлхийн нийтээр хүний хэмжиж болж байгаа бүхэл зүйлийг бол одоо ухаалаг ийм системээрээ дамжуулж шийддэг юм болцсон байж байгаа. Тийм учраас бас бид нар энэ мэдээллийн технологи 900 үед амьдарч байгаа хувьд гэлээч гэсэн энэ дэвшлийг бас өөрийнхөө салбарт нэвтрүүлэх ёстой. За ингэснээр бол манай эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа дээшлэн, мөн үр ашиг дээшлэн, за бас одоо дэлхийн нийтийн жишгийн дагуу агаар орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд хүртэл одоо томоохон хувь нэмэр болдог, хүлэмжийн хийг багасгахад бас одоо энэ ухаалаг эрчим хүчний технологийн шийдлүүдийг бас ашигладаг байгаа. За энэ жишгийн дагуу бид эрчим хүчний системдээ болоод дэвшилтэд арга хэлбэрүүдийг, технологиудыг болоод энэ жилээс нэвтрүүлнэ.
Эрчим хүчний сайд даваа сүрэн ярьла ухаалаг технологийн цаана тухайн техник хэрэгслийг хянах ажилуулах чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Үүнд бас анхаарал нь өндөр чадрын инженеруудыг бэлтгэх авч ажиллуулахаар ажиллаж байна гэж тэрээр мөн хэлсэн юм а. Хүндрэлтэй асуудал бол болсон хүчний нөөцийн асуудал. Ялангуяа жишээлбэл бид алгоритмыг гаргадаг маш өндөр хэмжээний манай чиглэлийн мэрэгдсэн инженерүүд байх ёстой. Тэр програмыг одоо бичгэд алгоритмыг гаргаж өгдөг ийм өндөр түвшний инженерүүд бидэрт хэрэг бол. Нөгөө талаасаа энэ инженерийн гаргаж өгж байгаа энэ алгоритмээр програм бичдэг программистууд бидэнд хэрэгтэй. За тэгээд одоо техникийн ажилтнууд тэр мэдээллийн технологийн тэр компьютер сервер энэ бүгдийг одоо энэ системийг бий болгох ийм инженерүүд бас хэрэгтэй. 3 том мэрэгчлэлтэн бол одоо байх хэрэгтэй. Гэхдээ энэ ийм хэмжээний мэрэгчлэлтнүүд бол маш өндөр үнээр ажилладаг, өндөр цалин шаарддаг. Гэхдээ бид нэр зайлшгүй шаардлагын үндслээд бол эдрийг одоо авч бэлдэж ингэж ажиллахаас өөр арга байхгүй. Салбарын бүтээн байгуулалтын хувьд энэ жил ТЭЦ 3 4-р станцуудыг өргөдөх хүчин чадлыг нэмэх ажлыг төлөвлөжээ. Мөн оюу толгойроо цахилгаан эрчим хүчний илүүлж эхлэх юм байна. Дараагийн мэдээ Төөрөмтгийн прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөө өнөөдөр эхэллээ. Тэд өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүн болон энэ жил хийх ажлынхаа зорилтыг тодорхойлж байна. Прокурорын ерөнхий газрын хэвлэл мэдээлэл хариуцсан хяналтын прокурор Үлзий Жаргалын яриаг сонссё. За энэ онд прокурорын байгууллага бол нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд прокурорын манлайлалын жил болгох юм зорилтыг төвшүүлэн ажиллаж байна. За энэ зорилтынхаа хүрээнд хяналтын чиглэл тус бүрээр хийх ажлаа төлөвлөж, за удирдах агшнууд энэ тал дээр өмнө онд одоо хүрсэн амжилт, энэ онд юу хийвэл зохих, ямар хяналтын чиглэлээр ямар ажил үүргээ хэрэгжүүлэх талаар бол ярилцж байна. За прокурорын хяналтын ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэн, хууль ёсыг чанд сахиулах, хүний эрх хэрэгчлөөг албан хэлбэрээр зөрчүүлэхгүй байхад дээд шатны прокурорын хяналтыг дээшлүүлэх юм, сайжруулах юм зорилтыг төвшүүлж байна. За мөн авилга хүрээлэн байгаа орчны эсрэг мансуурах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг нийтгэн уялдуулан прокурор удирдан зохион байгуулах зорилтыг мөн төвшүүлж байна. За шүүхэд төр нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах оролцоо үр дүнг нэмэгдүүлэх зорилтыг төвшүүлж байна. За энэ зорилтын хүрээлэлд бол зөвхөн эрүүгийн хэргийн эрхт улсын ялагчаар оролцох биш, төрийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд прокурор одоо нэхэмжил гарган төрийн ашиг сонирхлыг хамгаалан иргэний болон захиргааны хурлуудад оролцох болно. За мөн прокурорын хараат бус байдал, хууль зүй, эдийн засаг, нийгэм, улс төрийн баталгааг ханган сайжруулах, прокурорын сахилга, ёс зүй, харьцааны сорил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилтыг төвшүүлж байна. Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн 3 өдөр үргэлжилнэ. Дэлхийн мэдээ. Америк ерөнхийлөгч Дональд Трамп Сириэс цэргээ гаргаж эхэлж байгаагаа зарлан хэрвээ Сирь дэх Курдууд руу довтол бол эдийн засгийн хувьд сүрүүлнэ гэж Туркид анхаарууллаа. Тэрээр энэ тухай Твиттер хуудасаараа дамжуулан цөөн үлдсэн Исламын улс бүлэглэлийнхнийг дарахын хажуугаар удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн Сириэс цэргээ гаргах ажлыг эхэлж байна. Хэрвээ Исламын улс бүлэглэл дахин сэргэж бий болвол Ирак дах цэргийн баазаа ашиглаж Сирь дэх Курдууд руу халдвал Туркийг эдийн засгийн хувьд сүрүүлнэ гэж 20 миль буюу 32 км-ийн зайтай аюулгүй бүс байгуулахыг уриалсан байна. Мөн тэрээр Курдууд давамгайлсан Сирийн ардчилсан хүчний цэргүүдэд хандан Туркийн талыг өдөөн дургуутслын төрүүлэхгүй байхыг хүсээд Сирь дэх Исламын улс бүлэглэлийг дарах Америкийн урт хугацааны бодлогын ашгийг Орос, Иран, Сирь улсууд хамгийн ихээр хүртэж ирсэн. Харин одоо бид цэргээ буцааж татах цаг нь болсон, эцэс төгсгөлгүй дайнаа зогсоо гэж Твиттерт жиргсэн байна. Оросын хэвлэлд энэ тухай бичгтээ Сирь гэдэг энэ улсын дийлэнх хэсгийг Сирийн айран болон Оросын цэргийн тусламжтайгаар чөлөөлөгдсөн гэдэг бодит байдлыг Трамп үл тоомсорлон Америк цэргүүд Исламын улс бүлэглэлийнхнийг дарлаа хэмээн дахин мэдгдлээ гэсэн байна. За Америк ерөнхийлөгч Дональд Трамп Сириэс 2000 цэргээ гаргана гэж мэдгдсэний дараа Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөгч Джон Болтон Курдуудын аюулгүй байдлаар Туркээс баталгаа гаргахаас нааш Сириэс цэргээ гаргахгүй гэж мэдгдсэн. За гэвч Турк террористууд гэж хардаг Сирь дэх Курдууд эсрэг хатуу байр сууриа үргэлжлүүлэн хил дамнан цэргийн ажиллагаа явуулахдаа эрчимтэй бэлтгэж байгаамаа. Та бүхэнд мэдээ сонсголоо. Өнөөдөр хэлсэн амжилтын гэрэл гэгээ маргааш гэдэг ирээдүгээх
дулаахан наран болж манддаг. Маргааш өнөөдрөөс эхэлдэг радио ток шоу. Зяа сонсогчдоо маргааш өнөөдрөөс эхэлдэг ток шоу та бүхэнд үргэлжлэн хүрж байна. Тэгэхээр та бүхэн биднийг Монголын радиогоор сонсохоос гадна Монголын радио гэсэн манай пэйж хуудасаар за мөн Big G-ийн өөрийнхнөөс аль бисны пэйж хуудасыг бид хэлсэн те. Одоо би загнуулна те. Хараанаасан сонсоодсон. Би энэ өөрийгөө хараад Мойч юм нэг санагдлаа л да. Хоолоо. Хийж байгаа бэ. Тэр гойч юм нэг юм санагдлаа л да. Тэр нь юу гэхээр одоо нөгөө ихэнх юу нэвтрүүлгүүд ингээд рекламны пауз авдаг бол сая бол мэдээний пауз авдаг шүү дээ. Тэр бас миний яваарыг амьдрал тохиолж байгаа анхны тохиолдол байна. Юу гэж манаас бидний үзэхгүй учраас хин ороод вэ гэж гайхчихж магадгүй. Урилга маань хүлээ авч бидэнтэй ирсэнд баярлалаа. Өрсөн юм уу те? тий. Гинтийн бэлэг юм ба шүү дээ. Ямар сонин ямар их хүмүүс цагтай бэлэг вэ? Ямар сонин реакц орж ирдэг бэлэг вэ? Яг гэхдээ за юу яг юу хийж байгаа гэж асууна гэдэг түрүүнд тэгсэн юм. Яг тэгж асууна за чи. Харин тий. Юу хийж байгаа юм бэ? Ямар сонин гинтийн бэлэг вэ? За хүслээ. Өдөр өндөргөө. За өдөр минь. Сонсогчтой ч гэсэн өдөр өндөргөө. Өөрийгөө бас тавчхан хэлцэлэхгүй юу? Тавчхан гэж тэгэл чи хүсэл гэдэг. Ааха. Тий. Эйжибэлтэй ажилладаг. Манай продюсер. Түрүү ярианд ордонсан. Манай лаг продюсер. Хүслээ байна гэд. Би уг нь чигийн ихнэрийг өөрөх бодолтой байсан. Яг хажууд нь аягүй бол баригдчих واخ гэж бодоод гинтийг бод чадахгүй гэж бодоод энэ дүлгэн гэдэг нэг охин байдаг шүү дээ. Дүлгэнтэй холбогдож бүжгэлдэг байхаа. Хоёр цог авахлан зургийн дээр байдаг. Дүлгэн Широки юу? Мэдгүй. Сэтгүүлч юу? Биш бүжгэлдэг байхаа бид гэж бодд тийм аа. Facebook битэр найзууд байхгүй. Тэгж холбогдож хүслээтэй холбогдож байсан. Би нөгөө ямар охинтой яадаг гэх юм. би нөгөө өмнө энэ юун дээр телевиз дээр ирж байсан. Тэгэл холбогдсон болов гэж бодсон. Гүү шал өөр Facebook чинь энэ телевизийн онлайн кино тоглосон өстэй. Үгүй шүү дээ. Ямар нэртэй дөрвөлээ? Хаам уу лөө, хабуу лөө? Хаами. Хаам. Дүр тоглох кино тоглосон шүү дээ. Зү. Хамгийн сүүлд хизээ болсон бэ та хоёр? Бид хоёроо нааш ирэхийн өмнө хитэн цагийн өмнө л болсон. Цагийн өмнө өнөө те? Цагийн өмнө л болсон. Тэг өглөө хэлэхгүй нууц чадчихна те. Тэг хэлээгүй шүү дээ. Чи яах юм байж ах юм уу? Би нэг радиод ярилцлага өгчөөд ирэх юм а. Чи байж ах юм уу гэсэн чи яаж ч магадгүй. Энэ таар яаж ч магадгүй гэж хэлсэн бол наашаа нэг машинтай ирэх байсан шүү дээ. Хайрын бензин үрээд. Одоо тэр хамтраад одоо микроны босс дээр нь тоглож байгаа. Син одоо 3 дугаар англи болж тарахад нэрийг нь хэлж болохгүй юуны босс гэдэг юм. Хүмүүс нэрийн саяны дараас нэрийн ноц шүү дээ. Ноц шүү дээ. Ноц. Би ч мэдээгүй байгаа шүү дээ. Тийм үү? Тэр надад ч хэлээгөө. Зөө. Амар мэдээллийг чандлан ноцлоо шүү дээ. Тэгээ удахгүй зарлнаа. Удахгүй. Одоороос хэдэн хоногийн дараа зарлчихна. За. Тэр бас нэг хүлээлттэй байж байгаа. Та нарыг удаа хүлээхгүй. Тий. Тэгэд тий манай хүслээ бас яг энэ киноны бас хөгжмийн продюсераар ажиллах гэж байгаа. Яг л хөгжмийн ажил эхлэегүй байгаа учраас. Тий. Өмнө ямар кинонууд дээр ч юм уу хамт ажиллаж байсан бэ? Би бол ээж юм байсан. Хэрхэн ажиллаж байсан юм? Бид хоёр уу? Гэхдээ тэгэл анх бол тэгэл ингээл хүслээгээл хүүхэд яваал гэдэг байсан шүү дээ. Тэгэл яваал байдаг тэгэл сүүлдээ ингээл тий хүслээ чинь ингээм аюу гоё юм шүр юу үлээ нэг тийм юм чинь. Ийм хэлхдэг юм байдэн шүү дээ. Тийм хэлхдэг юмар их гоё юм байдаг. Манай хүслээч бас гарын урд дүү сайтай. Тэгэл миний төрсөн өдөр юу муугаар нөгөө тэмдэглэлт өдрүүдээр аюу гоё тийм гараар хийсэн юм хүм хэлдэг. Тэгэл явахтай тэгэл тэгсээр байгаа л одоо юу гэдэг юм. Тэгсээр байгаа ч яг нэг юм цаг хугацааг хамт өнгөрөөсөр байгаа л дотносоо л. Тий. Тэгэл нэг элээсээ мэддэг. Гизэг манай гизэг дүү байгаа одоо DJ. Тэгэл гизэг хүслээ хоёр ч бид гурвч их удаж ин да тий. Айгаа ч нөө. Би чинь тэгэл сонсогчосоо л хэлсэн шүү дээ яг. Хамгийн анх. Тий. Тэгэл яхаг ингээл сонсдог лээс тэгэл. Нэг өдөр нэг уулзч үзсэн ингээл. Тэгэл явж байгаа л ингээл бүх юм нь яг ингээл таараал тэг явдаг шүү. Яг тэгэл таараал явсан да. Анхны хизээ уулзчихсан. Анхны уулзчихсан сэтгэлээс бас уулзсан. Арга анх юм нохоо тийм шүү дээ. Сонсогч байж байгаад бас баттер уулзах хоёр өөр шүү дээ. Шал үү. Би тухайн үед бол гацч батцсан юм шүү дээ. Тэгэл анх би яахыг яг тэнгис таарж ирсэн. Кино үзэх найз таамт үзсэн байхгүй. Тэгсэн чинь
Манай найз ой тлэг бөмбөн бөөний явж байна. Ингээ эргээ харсан чи бөөн том хүмүүс амар хувцастай. Манай баавартай тухайд амар баавартай гэдэг. Тэгэл би харчвал пүү. Яа. Ийм л болно. Тэгэж игээд. Тэгэл явсараа гална тэрсэн дээ. Ер нь л их юм дуусаа. Тэ. Хүслэг хувьд нь ямар сургууль төгссөн мэрэгжлийн хувьд? Би бас ирээдүйн тогтолбарын 86 дугаар сургуулийг төгссөн. Тэгээ кино урлагийн дууны найруулагчийн чиглэлээр суусан. Яг үгүй хэлэхгүй байгаа чи. Цаа чи төгсөөгүй. Дууны найруулагч шүү дээ. Сурж байгаа хайцаа. Төгсөн гэж хэлээгүй тий. Тэгээ ер нь бол тэгтээ ер нь бол одоо юу гэдэг мэрэгжлийн диплом эднэр авсан залуучуудаас диплом илүү гарна уу гэхээс дутахгүй тий. Диплом тийм шүү дээ. Илүү гарна уу гэхээс дутахгүй шүү ер нь бол тий. Хүслэгийн хувьд жигээ суралцах зүйл нь юу гэдэг вэ? Зан чанар зөндөө шүү дээ. Одоо болио ичи шүү. Одоо ичгээд шүү. Болио дараа ичүү. Зөндөө. Дараа ичи шүү. Ялбаар. Ялангуяа би ч нөгөө ингээ баян ингээ хажууд нь байгаа хаадаг те. Тэгэл за ах юм яг энийг л авах хэрэгтэй юм байна. Зөндөө. Хаях зан чанарууд бас байгаа бах те. Таалаг. Тэгээд яг одоо тэгэл хажууд байгаа хүмүүс ч тэгэл угаасаа айгуу сайн ойлголцсон шүү дээ. Бид гуравч бас яг ах дүү гэж яваад олон жил боллоо. Тэгээ би энэ хоёр дүүгийнхаа бас нэг юмар бахархтай. Манай хоёр дүү бол айгуу тууштай. Тэгээд хүмүүс бол яг бас энэ хоёрын манаас янз бүрийн муухагаар хилжил яваа харагдтыг. Хилж энтэнд бичиж. Тэрэнд бол манай хоёр дүү бол нугардгүй өндөө. Тэгэл муухагаар хэлнэ шүү дээ. Их мугасаа хэлт юм уу? Сугны үсжийг сугны үсэлгэнд яаны бай. Тэгээ одоо тэгээд ийш тийшээ ингээд ажиллаар явангууд энэнийг хоёрын мал дагуулж явах, ихнэр хүүхдүүдэд дагуулж явахгүй ч гэдэг юм уу те. Уг нь энэ хүмүүс ч надтай ажиллая гэдээ явж байгаа байхгүй. Тэгээд манай хүүхэд миний ард гарч ирээд, миний хажууд гарч ирээд надтай ингээд хамт дуулаад манай ихнэр миний ард DJ хийгээд явна гэж байхгүй шүү дээ. Тэгээд тэрийг одоо ойлгохгүй ямар ч та ойлголтгүй байж ижил хүмүүс бас тэгдэг. Тэгээд ямар ч гэсэн хоёр дүү маань одоо бол өөрийн гэсэн хорлохтой эзэмссэн, сурсан, мэдлэг чадвартай амьдрал ахуйгаа аваад явах хэмжээний хөлн дөрөөнд гарна ганцхан гэж ярьдэн штэ. Хүрцэн би бас яг нэг л хоёр дүүгээр бол бахархдаг. Тэгээ одоо энэ хоёрынхаа одоо бас нэг тий одоо нэг хүн бас нэг аав хүмүүс чи юу гэдэг чи одоо нөгөө тэрийг бас нэг гэр бүлтэй нэг үр хөвгтэй болоод энэ хоёрын нэг хүүхд болоогүй тийш дотроо ямар юмнууд чигтэй бол харчихсан гэж боддоо шүү дээ. Яа надаас төрүүлээд гэхдээ гизүг болгох гэж би боддог юм уу. Өөдгөө энэ хоёр одоо ингээл гом бие гоцодлохоо явуулах юм яах гэдэг. Дотроо бодож сансан юм байдаг л хэлгүй. Цаагаараа юм байгаа л хэлгүй. Цаагаараа байхгүй. Бас ахын хүслийг биелүүлээ. Тэгэд олон жил ингээд найзалж нөхөрлөж хамтарч ажиллаж ах トゥ болж зовлон жаргал тэгэл ажил төрөл бүхэл юм амьдрал ахуйгаа бүхэл юм хуваалцж явж байна дөө бид тэгээд тэглээгээд одоо тэгээд нугарсан ч юм алга хугарсан ч юм алга дундуурсан ч юм алга бүгд л дүүрэн сайхан явж байна тэгээд өшөөч цаашаа туулах зам уртаа энэ орд. Дөрөв бид нар бас мэдээний голоор нь хальт ярьжсэн. Энэ сэдвийг бас нийт залуучуудаа бас хөргүүл яасан гэж бодохгүй. Ер нь ингээд сошиал ертөнцид гэдэг юм уу маш их шүүмжлэгч нар ямар цаана ямар ч мундаг юмтан байд юм уу эсвэл өстой альчгүй нөхөр байд юм уу мэдэхгүй. Гэтэ амар болоо шүүмжлэгч нар байдаг болчих тий. Тэгээ юмыг дандаа нөгөө болохгүй үнснийг хардаг. Яг нэг ийм үе дээр л явж байна л да. Тэгээд яг энэ дээр бол бид нар одоо та нар битгий шүүмжлэж гэж ярих нь утгагүй л дээ. Ер нь бол харин шүүмжил залхатлаа шүүмжил залхаад угаасаа өөрсдөө болно шүү дээ. Тэгээ залхатлаа шүүмжил хамгийн гол нь юмыг ойлгож юмыг мэдж тэрийгээ одоо юу гэдэг уул суурьтай үндэстэй ч юм уу те гаргалгаатай шүүмжилж ивэл болж шүү дээ. Тэгээ шүүмжилт оромжлол хоёроо холиод ч юм уу те яг тэр нь жоохон тиймэрхүү. Гэхдээ яах вэ те одоо тэгэл үнэхээр ухамсар тийм байгаа бол одоо тэхээс яах вэ? Тэр хүний ирэх шүү дээ. Окей шүүмжил залхатлаа шүүмжил залхатлаад оромжлол тэр болгонд одоо юу гэдэг шүүмж хийж бүтээж байгаа хүмүүс одоо янз бүрийн нэг тийм шүүмжлэлд оромжлолт тэр болгонд нугарч ивэл харин тэр бол өөрт нь асуудал байгаа. Тэрэнд битгий нугаруу угаасаа хийж яваа хүн хэлүүлж өгдөг юм шүү дээ. Юм хийхгүй байх хэцүү, хийх бүр хэцүү гэдэг үг байдаг шүү дээ. Тэгээ хэцүүг нь давж тулах гэж л юм хийж байгаа шүү дээ.
Тийм болохоор тийм амтны хил аманд те. Тэгээ унаад явна гэж юу ах вэ? Тий. Босоод харин улмал өөдөө зүтгэх хэрэгтэй. Тэгээ хүнд хэцүү зүйлс хөлөөс татсан ч байсан тэгэл нисгээл дивхэл хэрэгтэй шүү дээ. Тухайлбал жигийн өвдөр нь саад бэрхшээлийг саад бэрхшээлийг сандрахгүйхэн ардаа хий, сатаа оруулах зүйлийг умартан буалдаа хий, санаа самба хоёроо сайтар тааруул гартаа хий, сараас юм аах сачид давхартаа бий. Тэгэл яг тэгэл ер нь бол одоо гэр бүл байна, найз нөхөд байна, ингээл хамт олон байна. Урам өгж байгаа олон хүмүүс байгаа. Дэмжигчд маань байна, бас сонсогчд маань байна. Би нэг фэн, шүтэн бишгч нэг яриад байдаг шүү дээ. Дэмждэг, сонсдог хүмүүс маань байна. Урам өгж байгаа их олон зүйл байгаа. Тий. Заавал тэр сар зүйлийг нь томруулж хараад явах. Тий, сайн зүйлийг томруулж харъя. Тий. Надад дургүй хүмүүст бид зориулж дуу хийгээгүй шүү дээ. Яах юм бэ? Тий. Бити сонслоо. Тий шүү дээ. Сонсох хүмүүст нь өгч, сонсож байгаа хүмүүс нь тэр өгж байгаа дуунаас нэг хоёр зүйлийг авч ивэл тэр амжилт шүү дээ. Болж шүү дээ. Жиг өвдөр нь гээд юу гэдэг аливаа нэг нам хүчнээс ч юм уу одоо ингээд Монгол рэпер гэдэг юм чи те масс нэлээд хөрсөн одоо рэперүүд бол юу гэдэг сонгуулийн ажилд ч юм уу саналууд ирэх үү? Маш их сонгуулийн байдлаар зөвшөөрсөн тохиолдол байхгүй тий. Одоо тэгэл ингээд зарим хүмүүс ингээд зарим нэг одоо хүмүүсийн хандлагаар жи ингээд маш их бараа бүтээгдэхүүн, брэнд бүтээгдэхүүн те байгууллагатай хамтарч ажиллаж реклам хийдэг. Тэ тэрүүгээрээ баг ингээ худлаа гаруулж юм уу те. Дэлхийд дахинд бүх рэпрүүд, жүжигчид бүх одоо яг энэ урлаг салбарын хүмүүс бүгд энийг хийдэг. Эндээс бол зайлахгүй шүү дээ. Тэгвэл би нэг зүйл дээр би бахархалтай бүгд бардан байдیں۔ Тэр нь юу гэхээр улс төрийн тэр тарих угаалтын тэг жүжигчилсэн тоглолтыг ч нутсан хүүхэлтэй болж нэг ч удаа явж байгаагүй гэдгээр би харин ч тэрүүгээр бол цээж дийлдэ. Цаашдаа ч явахгүй шүү дээ. Үнэхээр үнэхээр байвал бас дэмжин шүү дээ. Тэр нь үнэхээр гэдэг нь одоо мөнгөний биелээгүй. Үнэхээр энэ гарц гаргалгаа өшөө хөгжих боломж байгаа тэр зүйл дээр бол дэмжин шүү дээ. Бид одоохондоо тийм зүйл харагдахгүй шүү дээ. Жишээлбэл сая ингээл юу гэдэг чинь их орон дуулдаг мөртлөө ингээд чигсаал цуглаан дээр ирэхгүй байх ч юм уу те. Тийм тохиолдол гарч байгаа. Sorry би жүжиглсэн тоглолтод оролцмооргүй байгаа байхгүй. Би тэр жүжигийн нэг хэсэг болмооргүй байгаа байхгүй. Тэгээд эцэст юу болоод дуусчихна. 2-3 тал тохироо хийгээл хин яахаа тохиролцоод гар барилцаал тэгэл тэр чигсаал юу ямар утга учиртай байсан юм. Тэгээд ингэж нэг олон нийт одоо юм массын ч юм уу олон хүмүүсийн ийм хүчийг өөрсдийнхөө юм ашиг сонирхлын төлөө ингэж ашиглаж байгаатай би эвлэрдэггүй байхгүй. Тийм учраас би тэрний нэг хэсэг болмооргүй байна. Харин ч одоо юу гэдэг тодорхой хэмжээнд энэ бүх зүйлд би бас өөрөө иргэн хүн те. Миний өөрийн иргэн хүний сонголт, бодлого, бодол гэж байгаа шүү дээ. Би тэрийгэ дагж байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг тэрийгэ би хүндэтгэхийг би хүмүүсээс би шаардахгүй. Би өөрөө л тэрийг хүндэтгэнэ. Тэрийг би ойлгохыг бас хүмүүсээс хүсэхгүй. Ойлгохгүй бол уучлаарай. Нэвтрүүлгийн төгсөлд жигийн нэг дууг зориулъя гэж бодсон. Сүүл гарсан ямар нэртэй дуу вэ? Аав хүн гэдэг дууга. Би 2019 оны 1 сарын 1-нд өөрийн хэл хязгааргүй гэдэг нэртэй EP буюу extended play жижиг одоо бичил хэмжээний бага хэмжээний цомог гэсэн үг. 4 дуунаас бүрдсэн цомог цацсан. Тэгээ тэрний эхний сингл болох Аав хүн гэдэг дуу өвөр Монголын Бэгэр буюу Чилгэр гэдэг өвөр Монгол рэпертэй хамтарч дуусан. Хэл хязгааргүй цомог маань өөрөө ер нь бол өвөр Монгол бурайд халимгийн одоо артистуудтай хамтарч бүтээсэн тийм цомог байгаа. Тэгээд энэ цомгийнхоо тэр эхний синглийг цацсан. Өнгөрсөн 7 хоног цацсан. Тэгээд яг энэ дууг яг үннийг хэлэхэд би хорвоогийн бүх аавуудад бүх мундаг аавуудаа зориуллаа гэж бодлоо яахгүй. Би нэг охиндоо зориулсан. Охиндоо зориулж би өөрийнхөө бодож явдаг юм хэлье гэж хийсэн дөө. Аав хүн гэдэг дуу. За баярлалаа бидний нэвтрүүлгийн цаг өндөрлөж байна. Тэгэхээр удахгүй аав хүн дууга хамтдаа хүлээн авсан. Урилгын маань хүлээн авч бидэнтэй яриа өрнөсөн та хоёртаа маш их баярлалаа. Цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье. За баярлалаа.
төлөө бүгдийг чадхаас өөр аргагүй. Чиний төлөө чигээр чигээ автаж төрж гарахгүй. Ихэр чи нөрийг хайрлаж чадах чадвар автан үгүй. Эргүүлжүүлэх их сэтгэлд буцааж төлөх татвар үгүй. Аавн бусдын бодыг сонсон бас. Бусдын эдис сэтгэл бороо цас. Автах зүйлийн минь чи бороо хас. Амжид хитдэг үнээр тойруу бас. Хин чамайг тойруулах хас. Хин юугаа тойруулах хас. Хинчиж бодгүй хорвоо хитийн төлөө ойгоо бас. Хитэн цаас чухал нийгэм битгий дас. Хинч бурхан биш амьдрал дундөрийн буруу хүргэн зас. Урсгал сүрэн явах зугаач наргих завгүй нэгэн. Учир нь би бол бусдын адил жирийн авах хүн билээ. Нилээ сонсох дууны дахилтын юм хүлээ. Нэмээд хитийг чамд хэлээ. Алдаа оноо хоёроосаас таних давгүй нэгэн. Амьдрах утгагүй чадахгүй байх ав хүн билээ. Нилээ сонсох дууны дахилтын юм хүлээ. Нэмээд хитийг заавал хэлээ. Сайтай муутай жолог би бол жирийн ав хүн билээ. Аван дочи бишээ зөвхөн нэг рэпер билээ. Бин жишээ вэстэй гэвч аван автмаа бишээ. Бостаа сандон гэж идэ аван гэж ихшээ. Ав гэдэг нэрийн чи би надад зяач. Алтар бишээ үргэ гэдгийг адил надад суугаач. Өдөр бүхнээ ажилт ятартай götürdük. Хүмийн хатууд байвал сэтгэл санаа уучирдаг. Чин төлөө аван жогсоолтгүй чирмайхан. Би ав шиг ав суя гэж хүчтэй муулан. Олсон бүгд юмаа чамд өгөх батала. Мухай бүхний халахалч аазартлы чамд. Хүмийн эргүүл чирэг байхын авын гагчаг бүсэн билээ. Үучин дайрэгдэхгүй болж юунаас чилүү билээ. Хамгийн голон хүлээх дургүй цагийн дундуур. Сэтгэл чайлгад Монгол орон байгаасэй. Урсгал сүрэн явах зугаач наргих завгүй нэгэн. Учир нь би бол бусдын адил жирийн ав хүн билээ. Нилээ сонсох дууны дахилтын юм хүлээ. Нэмээд хитийг чамд хэлээ. Алдаа оноо хоёроосаас таних давгүй нэгэн. Амьдрах утгагүй чадахгүй байх ав хүн билээ. Нилээ сонсох дууны дахилтын юм хүлээ. Нэмээд хитийг заавал хэлээ. Асуудал дэхийг хүлээгч аавн бүгдэд билээ. Авах зүйлийн шилээ. Үрдээ сургаад хэлээ. Давах даваа нилээ. Олон байсан ч хэлээ. Дангах хүрээ илээ. Оюун бодоод хэлээ. Зүтгэх зүтгэлиймээ. Үндэхгүй чамаагүй. Зүхэн үрээ гисээ. Зүрүү занан нэлрээ. Сайхан явчил химээ. Санаа сэтгэл тэний. Сайн хүн болж үсгэж чадуулаа. Хүний шагнар тэргэн. Учир нь чиний төлөө бодож чилдэг. Хорвоогийн бүхий лавууд бүгд шилдэг. Цагийн ирэхээр доошож бас дэшилдэг. Замын эцэс хүртэл дүүрээ гитдэг. Бүхий лавууд агуу. ертөнцийн хуулийн дагуу. Дагаж хөвөх биш сүрж чадах чадвартай хүн. Чиний төлөө арчин бат цогсох найдвартай хүн. Аав нүргэж найдвартай байна. Урсгал сүрэн явах зугаач наргих цав